Үзэгч таны энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бидний урилгаар студид Хүрээtöв компани болон Амих булаг компани үүсгэн байгуулагч бизнес хадагтай Оюума хүрэлцэн ирээд байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр ярилцлагаа хоёулаа таны бизнесийн гараа анх яаж бизнесийн сектор руу орох болсон талаар чинь эхлүүлээд их сонирхолтой байх болов. За үзэгч та бүхэндээ бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд би нэг 10 гаруй жилийн өмнөөс бизнесээ эхэлсэн. Ер нь бол бусдын адил дээд боловсрол эзэмшээд ингээд хөдөлмөрийн гараагаа одоо хуулийн салбарт эхлээд 10 жил өмгөөлөгчөөр хуулийн зөвлөхөөр ажилласан. Ингэж явж байгаад бас өөрийн гэсэн санхүүгээ бүтээхэд, өөрийн гэсэн эдийн засгаа бүтээхэд, өөрийн гэсэн хувийн бизнесийн хэлбэртэй байх нэг зөв юм байна гэж үзсэн тул одоо үндсэндээ харанхуугаар хөл тавьсан. Бизнес гэж юу ядгийг, бизнес юунаас бүрдгийг, яадаг нэгдгийг мэдэхгүй, ерөөсөө бизнес хийнэ гэдэг л өөр гэсэн ашиг олноо гэсэн ийм байдлаар бол одоо рестораны бизнесээр үйл ажиллагааг эхэлж исэн. За энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол түүнээсээ халиад бас өөр төрлийн бизнесд эрхлээд мөн одоо гадаадын зах зээл дээр ажиллаад одоо бол ерөнхийдөө бизнес бас юу юм бэ гэдэг нь одооноос л одоо олж харж байна гэж хэлж болно. Тэгэхээр сүүлийн үед бол 21-р зууны бизнес 21-р зуун бол мэдээллийн 90-100 гэж зөндөх яригддаг болсон шүү дээ. Тэгвэл урд нь ч гэсэн 19-р зуун, 17, 18, 19, 20-р зуунуудад бизнесүүд байсан. 21-р зууны бизнесүүд урд дахь зууны бизнесүүдийн ялгагдах ялгаа гол онцлог нь юу вэ? За ер нь бол Монголын хувьд аваад үзэх юм бол одоо бид нар чинь бизнес гэдгийг мэдгүй явж байгаад нэг өнгөрсөн 25 жилийн өмнөөс бизнесийн ертөнц одоо үүссэн шүү дээ. Бизнесийн хүрээ үүсчээ гэж хэлж болно. Тэгэхээр бидний түүх бол нэг 25 жилтэй холбоотой монголчуудын түүх. Тэгэхээр энэ хугацаанд ихэнх хүмүүс бизнес гэхээр маш өргөн хэрэгэлдэг үг болцсон. Гэхдээ яг бизнесийн мөн чанараа бид нар ойлгож ирээгүй. Бизнес гэхээр нь арилжаа 8 гэж ойлгодог, худалдаа гэж ойлгодог. Нэг зүйлийг ийшээ аваад ийшээ зархаараа ашиг олж байна. Тэр нь бол бизнес гэж ойлгоод байдаг. Энэ бол том бас эндүрэл юм аа. Тэгэхээр бид нэр арилжаа 8 худалдаатай бизнесийг холж болохгүй. Одоо бид энэ 21-р зуунд бизнесийг юу гэж ойлгох юм бэ гэхээр бизнес гэдэг бол бүхэл бүтэн систем, тогтолцоо, өөрийн зүй тогтолтоо, өөрийн хуультай, өөрөө явах зарчимтай ийм том одоо салбар гэж ойлгож байна. Энэ бол бизнес гэж асар том өргөн цар хүрээтэй. Хэрвээ бидний бизнесийн хууль дүрмээр тоглож чадахгүй бол та тэр амжилтанд хүрэхгүй гэсэн үг. Нэг зүйлээр бизнесийн ертөнцөөс. Тий, бизнесээ шахагдана гэсэн үг. Угаасаа одоо энэ эдийн засгийн хямрал явж байгаа энэ үед бол энэ маш том шалгарын үе гэсэн үг. Үнэхээр бизнесийн мөн чанарыг ойлгож чадсан хүмүүс, өөрчлөж чадсан хүмүүс нь цаашаа тэсэж үлдээд амжилтанд хүрээд явна. Харин энийг ойлгохгүй хуучнаараа бид нар үзэж байгаа юм бол одоо бизнест бол амжилтанд хүрээд бас их мадаг муутай байна. За миний хувьд бол би одоо ястаа хар ухаанаараа бизнес хийж эхэлжсэн. Маш олон миний үеийн бүсгүүчүүд одоо эрчүүд энэ төр байж дандаа ч жостны ганцхан 8-аас л эхэлжсэн хүмүүс шүү дээ. Ер нь бол бид нар ч гэсэн тэгж эхэлжсэн. Гэтэл бизнес чинь бол онл практик хоёр хосолж явах хэрэгтэй зүйл болчиход байна. За 21-р зууны бизнесийн чиг хандлага юун дээр оршиж байгаа нөхөр 21-р зууны бизнесийн чиг хандлага бол нэгдүгээр тал та бүхэл бүтэн тогтолцоогоор юм авч үзэх хэрэгтэй. Нөгөө нэг маркетингийн онол, нөгөө менежментийн онол те, нөгөө дотоод зохион байгуулалт, нөгөө гадаа зах зээлийн судалгаа одоо юу гэдэг энэ бүх юм чинь цогцоор нь авч үзэхгүй болвол тодорхой шатанд очиод бизнесменээ тулчаад байгаа гэсэн үг байхгүй юу? Миний үеийн одоо бизнесмен тулчаад байна гэсэн үг. Тэр асуудлыг ингээд шийдэж чадсан хүмүүс нь цаашаа гарцаа хайгаа явчихж байна гэсэн үг. За энэ 21-р зууны бизнесменүүдийн нэг онцлог нь юу гэхээр үнэхээр хурд их чухал болчиход байна. Яадаг бол одоо сошиал ертөнцгээд энэ мэдээллийн эрен чинь ийм мэдээллийг маш хурдан түгээж, маш хурдан авдаг энэ үед бол та хурдаа яаж зөв тухайн цаг үедээ нийцэлж чадна тэр хэмжээгээр та хамтрагчийн хэрэглэгчийн хүрээгээ хамарч чадна гэсэн үг байхгүй юу. Тэгээ өнөөдөр бол чиг хандлага нь юу руу явж байгаа нөхөр ерөөсөө ихтгэлцэл дээр оршин тогтох. Бизнес бол ихтгэлцэл дээр оршин. Бизнес гэдэг чинь өөрөө харилцаа шүү дээ. Маш том харилцаа. Харилцааны маш том урлаг гэсэн үг. Тэгэхээр та өөрийнхөө чадварыг нэмэгдүүлэхээ өөрөө дотроос хөгжихгүй бол бизнес эрхлээд олон хүнийг араасаа дагуулна гэсэн үг шүү дээ бизнес чинь тий. Тэгэхээр та тэр дээр өөрийнхөө чадварыг чинь нэмэгдээд ирэх юм бол аяндаа хүн чинь дагаад ирдэг. Аяндаа хүрээлэл чинь бүрдээд ирэхээр таны орлого чинь нэмэгдээд ирлээ гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүмүүс энэ талаас нь бизнесийг олж харахгүй яаж мөнгө олох вэ, яаж ашиг олох вэ гэж хараад ахаар чинь гарц нь харагдахгүй байна гэсэн үг. Тийм учраас эхлээд өөрлөгөө нүүж өөрийнхөө чадвар явж бизнесээ цогцоор нь харж чадсан бол та амжилтанд хүрнэ. Тэгэхээр одоо за нэгэнт одоо бизнес эрхлээд амжилтанд хүрчихсэн тодорхой хэмжээний өөрийн гэсэн одоо
компаниудтай болчихсон ийм хүмүүс бол нэг хэрэг тийм үү? Анх бизнес эрхэлж байгаа яг энэ 21-р зуунд одоо яг бизнес эхлэе даа гэж бодоод байж байгаа хүмүүс юуг илүү их анхааруулж байгаа вэ? За одоо өнөөгийн байгаа энэ нөхцөл байдал дээр ялангуяа эдийн засгийн хямрал явагдаж байгаа энэ үед энэ мэдээлэл ерэн хөгжсөн энэ үед бол бизнес эрхлэх гэж байгаа эхлэе гэсэн энэ салбарт хөл тавих гэсэн хүмүүс залуучууд юуг анхаарах вэ? Нэгдүгээр хамгийн бага зардлаар юу хийж болох вэ? Зардал багтаа. Нэг нүсэр юм том юм мөрөөдөө суугаад шаардлага байхгүй гэсэн. Зардал багтаа юу эрхэлж болох вэ? Өөрийнхөө давуу тал нь юу вэ? Өөрийгөө олж таних нь шүү дээ. Өнөөдөр та ямар салбарт ажиллавал илүү амжилтанд хүрэх вэ? Та хүнтэй харьцан дээр дуртай байна уу? Хүнтэй ярих дуртай байна уу? Энэ дээр хэрэг таны дотоод сэтгэл чинь хаашаа хөгжсөн байна? Эсвэл та техникийн талын хүн байна уу? Техникийн талын технологитой харьцуулах дуртай байдаг тийм хүмүүс идэг шүү дээ. Гүйцэтгэгч хүмүүсээ чинь манлайлагч хүн байж гисэн. Таны дотоод мөн чанар. Та дуртай юмээ хийж тэр амжилтанд хүрнэ, дургуй юм ба хийхгүй бол амжилтанд хүрэхгүй. Дараагийн нэг хүчин зүйл юу гэхээр заавалчгүй сошиал ертөнцийг ашигла. Би бол одоогийн орж иж байгаа залуучуудад өнөөдөр интернетэд онлайныг ашиглаад маш бага зардлаар, хямдхан зардлаар гараад өөрийгөө хөгжүүлээд бизнес эрхлэх боломж нээлттэй байж байна. Та өөрийнхөө оюун чадвар мэдлэгийг ашиглаад дэлхийн зах зээл гаргах боломж байж байгаа Монгол залуучуудад. Тэгэхээр бол 21-р зууны бизнес чих хандлага бол бага зардлаар их юмыг бүтээх, хурдтай тэр тухайн зах зээлээ судлаад өөрийнхөө дуртай хоббитэй юм хийх юм бол залуучууд илүү амжилтанд хүрнэ. Тэгсэр заавч хүний даган дуурайх гол нь биш те. Үнэхээр таны дотор чинь юу бодож जैन мэдрэж जैन гэдэг талаас нь бас харуул их зүгээр. Зүгээр энэ 21-р зуунд бизнес эрхлэгчний нэг цар хүрээ юу гэхээр тухайн ганцхан орон нутагтаа биш. Дэлхийн зах зээл дээр бизнес эрхлэх тийм чиг хандлага угаасаа явцсан. Угаасаа монголчуудын нэг бидний дутагдaltaй тал бизнес эрхлэгчний дутагдaltaй тал юу гэхээр энэ хүрээндээ 3 сая хүн амаад зах зээл гэж боддог. 3 сая хүн ам дотроо л бид нар эргэлдээд байдаг. Энэ дотроо л үзэж тараад байдаг болохоос дэлхийн зах зээлээ гаргах чиг хандлага бодлого нь бол тэр болгон маруухан байна. Тийм учраас бид нар одоо та нарын залуучууд энэ одоо ирж байгаа залуучууд жинхэнэ энэ өстой жинхэнэ өөрийнхөө чадвар оюунаараа дэлхийн зах зээлээр гаргахад бол нээлттэй бүх юм нээлттэй болсон байж шүү дээ. Монгол брендийг дэлхийд гаргах. Тийм Монгол брендийг дэлхийд гаргах, өөрийнхөө оюун чадвараараа дэлхийд гаргах те ямар боломж вэ тэргээрээ өөрийнхөө дэлхийн зах зээл дээр гарах боломж байж гэсэн. Тийм учраас бага зардалтай өөрийнхөө хүсэж байгаа дотоод ертөнцөө тань тий тэгээд энэ бизнесийн орчинг судлаад ингээд сошиал ертөнцийг ашиглаад бизнесээ эрхлэхэд болвол танд их боломж нэгднэ гэж хэлмээр байна. За баярлалаа залуучууд маань маш их үнэтэй зөвлөгөө болсон болоо гэж бодож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр та бүхэнд илүү сонирхолтой бизнесийн төлөв нууцуд, мэдээллүүдийг та бүхэнд шатараатаагаар хүргэх болно. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа танд. Баярлалаа анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.